Тэгээ манай улс ч гэсэн одоо бас энэ ард иргэд маань сүүлийн 11 сарын 12-наас хойш одоо хугацаанд 2 сар гаруй хугацаанд одоо бас хатуу хөл өрөөтэй бас явж ирсэн. Тэгээ энэ нь бас эргээд нөгөө эдийн засгийн холбоотой асуудал одоо маш их хүндрэлийг одоо бий болгож байгаа. Би зүгээр ажлын байраа хадгалах үүднээс ялангуяа нийслэлийн энэ онцгой комиссийн зүгээс тэр халдвар хамгааллын дэглэмээ одоо маш сайн бариад хүн хоорондын зайгааныг 2 метртэй бариад яг стандарт шаардлагын маска зүгээд бэлэгээ өмсөд ариутгалаа гараа ариутгаад тэгээ орж иж байгаа үйлчлэгч нь QR код болон бусад кодуудаа уншуулж тэгээ одоо бэлэн мөнгөөр биш та картаар үйлчлэгээ үзүүлээд ингээ яваад авах тул аж ахуйн нэгжүүдийг харахад бол боломжийн юм шиг харагдаад байгаа. Ялангуяа тэр үйлчлэгээний салбар бараа үйлчилгээтэй холбоотой хүнсний одоо худалдаатай холбоотой мөн өсчин гоо сайхан ч гэсэн ер нь бол бас улсуудаа төрөлөө явуулахад бол манайхан бас их ард иргэд маань ялангуяа тэр нөгөө дэгдмийг сахиад ингээд юмаа хийгээд яваад байх тийм боломжтой зүйлүүд нь харагдаж байгаад нь хотын засаг дарганы зүгээс бас талархаж байгаа, баярлж байгаа. Сүүлийн үед бол одоо энэ хөл хоройг одоо зогсоох энийг аль болох одоо эдийн засгийн эргэж эрчимжүүлэх тал дээр бол арга хэмжээ авахд анхаарч эхэлж байна гэж ойлгож байна. Тэгээ энийг бол цааш нь хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд энэ үйлчлэгээний байгууллагууд одоо цааш энэ хөл хорой маань дахиад одоо тодорхойгүй хугацаагаар одоо бол тавигдсан явж байна. Тэгээ эргэж дахиж одоо хөл хорой тавигдаад хөл хорой одоо хийгээд ингээд яваад байх юм бол энэ оны нэг 4-5 сар гэхэд бол ер нь үндсэндээ эхнээсээ дампуурч эхлэх юм хүнд байдалд орж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай төрийн санхүү эдийн засгийн төв байгууллагуудаас ямар ч дэмжлэг арга хэмжээ одоо авсангүй. Тэгэхээр энийг одоо сайн засаг дарга маань анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За ер нь бол одоо эрүүл мэндийн яамны зүгээс онцгой комиссийн зүгээс мэдээж энэ вирусыг халдварыг тараахгүй гэдэгт тэргүй ач холбогдол өгч байгаа. За миний хувьд бол эдийн засгч хүн учраас яг үүндээ одоо энтэй бас ижил өндөр одоо анхаарал хандуулах ёстой энэ зүйл бол эдийн засгийн эрсдэл байгаамаа. Эдийн засгийн хямралын эрсдэл байгаа. Тэгээд эдийн засаг нэгд хямарчих юм бол ард иргэд ядуураад хоолны мөнгөө болоод ажилтгүй болоод компаниуд одоо дампуурчих юм бол тэр үед бол одоо энэ коронавирусын эрсдэл бол яг үүндээ бүгдийн тоглоом шиг санагдах болно. Тэгээ эдийн засгийн эрсдэл бол одоо дандаа энэ гинжин хурлаас эхэлдэг. Эхлээд чинь үйлчлэгээний салбарууд орлогогүй болно. Хүмүүсээ хална. За ингэснээр одоо эдийн засаг даяар ажилгүйдэл бий болно. Ингээд үйлдвэрлэл болон бусад худалдааны салбар руу бол эрсдэл одоо нэвчдэг. Ийм байдлаар бол эдийн засгийн гинжин хурал явдаг. Тэгэхээр ийм зүйлийг л одоо бий болгохын тулд хотын удирдлага анхаарах хэрэгтэй. Тэгээд миний хэлж байгаа зүйл бол онцгой комисс эрүүл мэндийн яам бол хөрсдөх ажлыг хийж байна. За энэ эрүүл мэндийн эрсдлийг тэргүй игнээр тавьж байна. За эдийн засгийн эрсдлийг бол одоо нэг сайн бас анхаарах байх шиг харагдаж байна. Харамсалтай нь одоо манай санхүү эдийн засгийн бодлогын байгууллагууд энэ тал дээр өнгөрсөн хугацаанд одоо орхитой арга хэмжээ авч чадсангүй. Зээлийн одоо хугацаа сонгоснаас өөр юм бол хийсэнгүй. Тэгэхээр энэ нийслэлийн одоо бонд гаргаж нийслэлийн одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар эргээд одоо тэр нийслэлийн одоо энэ эргэн тойронд байгаа бизнесүүдийг дэмжих ийм арга хэмжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна.